Цаано ментор гана байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийнхаа видео бичлэгээрээ би өнөөдөр амжилттай хүн гэж ямар хүнийг хэлээд байна, мөн амжилттай байхын тулд залуучууд маань юу их хэрэгтэй талаар ярилцах хүсэлтэй байгаа юм аа. Тэгэхээр саяхан энэ 7 хоногт би амьдралын менежмент гэсэн дижитал зорилгын дэвтрийг залуучуудад зориулж гаргасан байгаа. Энэхүү дэвтэртэй болохоор хүмүүс одоо яаж амжилтанд хүрэх юм бэ? Хэрхэн өөрийнхөө өнгөрснөөс суралцаж ирээдүгөө зохицлооч өөрийнхөө хүссэн мөрөөдсөн тэр амьдралаар амьдрах юм бэ гэдэг талаар өөрийнхөө бодол санааг зэгцэлж өөрөө өөртөөгөө ярилцах ийм цагийг гаргах ийм дасгалын дэвтэр байгаа юм аа. Яагаад би энэ дасгалын дэвтрийг гаргах болсон бэ гэхээр орчин үед одоо онлайн ертөнц хөгжиж дижитал систем рүү бүх зүйлс шилжиж байна. Нэгдүгээр энэхүү дэвтэр маань болохоор залуучуудын маань хаач явж исэн таблет болон компьютер дээр нь байж ах зориулттай ийм дэвтэр байгаа. Та хаач явсан энэхүү дэвтрийг ашиглаад компьютер дээр шивэд ажиллах боломжтой ийм дэвтэр байгаа юм аа. Энэхүү амьдралын менежмент хэмээх дижитал дасгалын дэвтрийг гаргах болсон өөр нэг шалтгаан гэхээр би 2016 онд Америкийн нэгдсэн улсад бизнесийн удирдлагын менежментийн чиглэлээр магистр хамгаалсан байгаа. Яг энэ магистрийн дипломыг авах гээд бид манай сургуулийн төгсөлтийн баяр болохоор Америкийн Вашингтон DC хотын Warner театрт болж исэн. Яг ийм сонгодог урлагийн нэр хүндтэй тайзан дээр гарч диплома авахын тулд одоо би өнөөдөр яг юу сурчаад байна вэ гэдэг асуултыг би яг өөрөөсөө тухайн үед асуужсэн. Тэгээд бодож байхдаа менежментийн тухай гэхээр ерөөсөө энэ бол бидний өвөг дээдсээс монголчуудын өвөг дээдсээс өвлүүлж ирсэн амьдралын ухаан юм биш үү? Энийг л одоо өнөөдөр дэлхийд даяараа ашиглаж олон бизнесүүд амжилтанд хүрч байна шүү дээ гэдэг тэр ухаарлыг хамгийн түрүүнд авч исэн. Миний оюухан шууд тэр тусгал орж ирж исэн. Манай монголчууд бидний дөрвөн улирлаа буйраас сэлгэж нууж, өвөл хавар зун намартаа ажлаа төлөвлөж, хинд ямар ажил хуваарлах, хин нь үнэ малаасаа, хин нь ааруул эзгийгээ янзлах, хүүхдүүдтэй юу сургаж цааш дөвлүүлэх, ямар олдоо оноо гаргаж амьдралаа цааш нь авч явж исэн, түүн дээрээс юу суралцсан бэ гэдэг тэр л ухааныг одоо менежментийн ухаан гэдэг байгаа юм биш үү гэдгийг би яг диплома гардаж авахын өмнө бол ойлгож байсан. Улмаар одоо Америкт сурч байхад олон бизнесүүдийг судалж байхад ерөөсөө л Чингис хаан болвол менежментийн ухааны анхны үүсгэн бий болгосон үүсгэгч юм байна гэж бас ойлгож авчилсан. Яг энэхүү анх торгоны замыг нээжсэн түүх Чингис хааны байлдан дагуултын үеийн энэ менежментийн ухааныг өнөөдөр дэлхийд даяараа ашиглаж олон бизнесүүд амжилтанд хүрч байгааг бол олж харж ирсэн юм аа. Харин гэтэл яг өнөөдөр ингээд би 2018 онд Америк сурч амжих боломжууд номоо бичээд олон залуучуудад гадаад суралцах хүсэл мөрөөдлийг нь биелүүлэхэд нь тусалж зөвлөгөө өгч байхад залуучууд маань аль хэдийн бидний өгдөөс үлдээсэн энэ амьдралын ухаан, амьдралын менежмент гэдэг зүйлийг бол алдсан. Өнөөдөр амьдралдаа амжилт гаргаж чадахгүй маш олон залуучууд сэтгэлээр унж зорилгодоо хүрч чадахгүй, мөн айцтай баригдсан, тэмээ гомдолсон, хариуцлага хүлээхээс цухтаасан, өөрийнхөө үйлдэлээр бүрэн хариуцлага хүлээхгүй бусдад хариуцлагаа тохож бусдыг их буруутгадаг болсон байгааг анзаарсан л да. Ийм учраас амьдралын менежмент гэдэг энэхүү дасгалын дэвтрийг би залуучуудаа бүр цаг гаргаад зориулж ингэж гаргасан байгаа. Энэхүү дасгалын дэвтэр маань болохоор яг менежментийн ухаан, дээрэс нь сүүлийн үед Америкт дэлгэрээд байгаа барууны орнуудад төдийгүй Монгол ч гэсэн сүүлийн үед нэлээд газар авч байгаа хувь хүний хөгжлийн чиглэлтэй хавсаргаж ингэж хослуулж гаргаснараа юм онцлог ийм дижитал дэвтэр байгаа. За тэгээд дижитал дэвтэр гэдэг маань юу юм бэ гэхээр ерөөсөө та дижитал дэвтрээ өөрхөн компьютер юм уу таблет дээр татаж аваад энэ дэвтэр дээр ажиллах боломжтой гэсэн ийм утгатай дэвтэр гаргасан байгаа юм аа. Тэртех 800 жилийн өмнө Чингис хааны үеийн тэр байлдан дагуулт өнөөдөр хүртэл модонд орсоор байна. Amazon компани дээр гэхэд Чингис хааны тухай бичсэн англи номнууд 20,000 долларын үнэтэйгээр зарагдаж байгааг харж болно. Иймээс бид нар өнөөдөр ингээд менежментийн ухаанаа, өгдөөс өвлүүлсэн менежментийн ухаанаа яг орчин үеийн амьдралтайгаа холбож амьдралтаа одоо хэрэглэх хэрэгтэй болчиход байгаамаа залуусаа. Тийм болохоор өнөөдөр би энэ дэвтрийг гаргаад та нарын галт хүрэхэд бэлэн болоод байна. За менежмент гэдээ ярихаар бид нар нэг харийн үг шиг сонсогдоод байгаа боловч яг ингээд бодохоор амьдралын ухаан, амьдралаа чиглүүлэх, өөрөө өөртөө ажиллах, тийм ээ, өөрийгөө хайрлах ухаан, хүсэл мөрөөдөлтөд хүрэх тэр тэмцэл юм а гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Сургууль үзэж байхад болохоор менежмент гэж юу вэ гэдэг талаар бид нар заалгахдаа эхлээд зорж байгаа зүйлээ төлөвлөх, дараа нь зохион байгуулалтанд орох, дараа нь хинээр ямар
ажлыг хийлгэхээ хуваарлах, яаж чиглүүлж сурахын тэрийг гаргах, үр дүнгээ хэмжих, эргээгээд алдсан алдаан дээрээ суралцаад онсон амжилт бүтээлээ тэмдэглээд ингээд цаашдаа явахыг болохоор менежментийн ухаан гэж хэлээд байгаа тийм ээ. Тэгэхээр энийг одоо яаж бид нар амьдралтай холбож амьдралдаа менежментийн ухааныг оруулах юм бэ? Яаж тэгж амьдралтай хүмүүс амьдраад байгаа юм бэ гэдэг талаар өнөөдөр би 3 зөвлөгөөг та нартай хүргэх хүсэлтэй байна. Өнөөдөр Америкийн нэгдсэн улсад болон дэлхийд даяар маш олон залуус амжилтанд хүрч, санхүүгийн эрхчлөөнд хүрч улмаар өөрийнхөө хийж чадах зүйлээрээ бусдад нөлөөлж энэ дэлхийг өөрчлөхөд, сайн сайхан зүйл рүү чиглүүлэхэд өөрийгөө зориулж байна. Тэгвэл эдгээр хүмүүсийн амжилтын нууц одоо юу байна вэ гэдгийг би маш олон зүйлүүдээс харж судалжаад 3 зүйлийг онцолсон байгаа. Нэгдүгээрт нь эдгээр хүмүүс болохоор өнгөрсөндөө ерөөсөө харамсдаггүй юм байна. Өнгөрсөндөө харамсаж, сэтгэлээр унж байх үе бол одоо өнгөрчихсөн байна. За тэгэхээр өнгөрсөндөө ямар нэгэн алдаа хийсэн бол та тэрнээсээ суралцаад харин өөрийгөө өршөөж, уучлж амьдрах хэрэгтэй болж байна. Хоёрдугаарт өөрийгөө хайрлаж байна. За өөрийгөө хайрлах гэхээр хүмүүс амиа хичээх ч юм уу зүгээр ингээд амарч суухыг хэлж байна гэж боддог. Гэтэл яг өөрийгөө хайрлах гэдэг маань үнэндээ бусдын төлөө, өөрийнхөө бүтээлч байдлын төлөө, өөрөө бүтээлч баснаар бусдад туслахын төлөө, сайн сайхан зүйлийг энэ хорвоо ертөнцийн дээр хийж өөрийнхөө дуу хоолойг хүргэхийн төлөө яаж өөрийгөө одоо бүтээлч байлгахад чиглүүлэх вэ гэдэг энэ арга ухааныг хэлж байгаа юм. Хэрвээ та өнгөрсөндөө гомдолж, өнгөрсөндөө шаналж явдаг бол сэтгэлийн нисвансаа дарж чадахгүйгээсээ болоод маш их сөрөг энергийг өөрөөсөө гаргаж улмаар бүтээлч байх чадвараа алддаг байх нэ. Тэгэхээр өөрийгөө хайрлна гэдэг маань өөрийнхөө зүрх сэтгэлийг инкрэлж улмаар эерэг энергээр өөрийгөө цэнгэлснээр бүтээлч байж олон хүмүүст өөрийнхөө сайн сайхан зүйлийг түгээх тэр боломжийг бол өөртөө олгож байна. Энэ бол өнөөдрийн залуучуудын амжилттай амьдарч байгаа, амжилтанд хүрч байгаагийн хамгийн гол нууц байна. Ялангуяа Америкийн нэгдсэн улсад дэлгэрээд байгаа entrepreneur залуучууд бол сүүлийн үед өөрийгөө хайрлах ухааны талаар маш их дэлгэрүүлж ярьж хүмүүс таниулдаг болсон байна. Энэ маань үнэхээр цаашаалтаа та ч гэсэн үүнээс битгий хоцроороо. Үүний тулд та амьдралын менежмент хэмээх юм дижитал дасгалын дэвтрийг аваад хуудас бүрийг нь хэвлэж аваад бичиж болно. Эсвэл бол шууд компьютер дээрээ ажиллаж болно. Өөрөө өөртөө болцох тэр цагийг гаргах хэрэгтэй байна. Тэгэхгүй бид нар дээгүүр хараад нисээд байдаг. Яг чиний дотор юу болоод байгаа юм бэ гэдгийг харж чадахгүй бол та өнөөдөр амжилтанд хүрэх боломжгүй байна. Магадгүй танд сайхан гэр орон, хоол унд, хувцас хунар байж магадгүй та үүгээрээ нэг талынхаа ажиглалыг цэгнжиж байгаа боловч яг таны дотор юу болоод байгаа юм бэ гэдгийг энэ дасгалын дэвтрийг ажилласнаар та өөрийгөө нээж олж гаргаж ирэх хэрэгтэй байгаа юм аа. 3 дугаарт тэд маш томоор сэтгэж, маш томоор мөрөөдөж байна, мөрөөдөж чадаж байна. За олон хүмүүс мөрөөдөх амархан тийм ээ толгойдоо олон бодлуудыг тэгээд мөрөөдөхд амархан гэж бодож байгаа. Гэтэл бодлууд маань маш эмх цэгцгүй болсноор бид нарыг олон салаад зүг рүү үйлчлэлд маань чиглүүлснээр ямар ч амжилтыг гаргахгүй байх магадaltaй байдаг. Иймээс та юу мөрөөдөж байна тэр бүгдийг цаасан дээр буулгасан цагт таны мөрөөдөл бэлэг юмаа гэж сайхан миний уншсан The Slide Age гэдэг ном дээр дурдсан байгаа. Тэгэхээр цаасан дээр буусан мөрөөдөл болгон бэлэх боломжтой. Харин түүнийгээ цаг хугацааг нь зааж өгөөд том мөрөөдлүүдээ жижиг хэсэг үйлдэлүүд болгоод өдөр тутмын дадал зуршлаар түүнийгээ бүтээх ёстой болж байгаа. Дадал гэхээр бүгдээрээ мэдж байгаа. Сайн дадлыг бид нар амьдралтаа бүтээх нь таны ирээдүйн замыг тодорхойлно. Зуршил гэхээр муу зуршлуудаа бид нар хайж гээснээр өөрийнхөө ирээдүйд сайн сайхан боломжуудыг авчрах боломжтой гэсэн үг юм аа. Тэгэхээр эдгээр одоо олон залуучууд зүгээр суух биш өдөр бүрийн үйлдэлүүдийг тогтмол хийснээр өнөөдөр тэр бумыг бүтээх, олон улсад танигдсан инфлюенсерүүд болж энэхүү дэлхийн зах зээл дээр бас тоглогч болж чадаж байна. Та эдгээр залуучууд чиг амьдарч амжилтанд хүрэхийг хүсвэл амьдралын менежмент гэсэн энэ дижитал дасгалын дэвтрийг авч ажиллаараа. Zig.com гэсэн вебсайт руу ороод худалдаж авах боломжтой юм аа. Дэлхийн олон алдартай хүмүүс өнөөдөр амжилттай хүмүүсийг судалж үзэхэд мөрөөдөл зорилгоо цаасан дээр тэмдэглэж бичээд өдөр бүр түүнийхэн төлөө баг үйлдэлүүд хийж байсан тэр хүмүүс өнөөдөр амжилтанд хүрч байна гэдгийг хүмүүсийн хийсэн эрдэмтдийн хийсэн судалгаа өнөөдөр батлаж харуулад байгаа юм аа. Иймээс та өнөөдөр цаасан дээр зорилго мөрөөдлөө тэмдэглэн бичиж үүнийхэн дагуу өдөр бүрийн дадлуудыг бий болгож түүнийг хөтөлж явж аль зүйлийг өнөөдөр би хийсэн байна гэдгээ эргэн харж алдаан дээрээс суралцаж хэрвээ оноотой зүйл байсан бол түн дээрээ талархаж баярлаж ингэж бас
амьдрах хэрэгтэй гэдэг юм байна. За дараагийн нэг зүйл нь болохоор өнөөдөр хүмүүс маш их айдастай амьдарч байна. Харин энэ тасгалын дэвтэр дээр айдастайгаа хэрхэн нүүр тулж найзлах вэ гэдэг талаар нэлээд дэлгэрэнгүй бас оруулсан байгаа. Энэ бүгдийг та ажилд зүжээд өөрийнхөө хүссэн мөрөөдлийн амьдралаа бүтээн гэдэгт бас итгэж байна. Ингээд өнөөдрийн видеог хүлээн авч үзсэн та нартай маш их баярлалаа. Дараагийн YouTube видеоороо уулзлаа түр баяртай. Энэхүү бичлэг маань танд таалагдсан бол лайк дараарай. Мөн миний YouTube сувг subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай. Bye.